Сайн байцгаана уу өрхөм үзэгчтэй Төмний телевизийн эсрэг үнцэг нэвтрүүлэг энэ удаагийнхын дугаараар үзэгч та бүхэндээ бас Гавьяат эдийн засгч Хаан банкны үүсгэн байгуулагч Далхаа Говьг урин оролцуулаад байна. Ингээд танд энэ оройн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн бас эсрэг үнцэг нэвтрүүлгээрээ бас сонирхолтой яриануудыг та бүхэндээ хүргэхийг зорддог байгаа. Энэ удаагийн дугаараараа Далхаа Говьтойгоо бас энэ мөнгөний соёл, мөнгөтэй харилцах ухаан, ёс зүйн талаар бас та яриагаа эхлэеч. За мөнгө гэдэг нь ер нь хүн болгонд хэрэгтэй. Ер нь манай мөнгөн гүйлгээ ер нь эхлэж үүссэн цагаас эхлээд манай улс хүнд бол хэрэгтэй. Би нэгэ төлөөлөж чадах тийм төлөөлөлтэй. Энэ бол бараа үнэхүй зүйл түргэн борлогдох энэ зүйлүүдээр баталгаажсан ийм чухал тавар байдаг. За энэ тавар маань бол улсын хэмжээнд дээр ч гэх юм уу ер нь улс даяар энэ бол өөрөө баталгаа болж бусдыг одоо худалдан авч чадaltaй ийм одоо мөнгөн төгөлгийг л улс маань хэрэглэж энэ хэрэгэлсэн мөнгөө бүх улс орон даяар байж байгаа таварыг бүгдийг худалдан авч чадах ийм зүйлийг л мөнгөн гүйлгээний хамгийн чухал хэрэгсэл юм уу? Одоо мөнгө гэдэг нь бүх л зүйлүүдийн өртөг үнийн одоо системд үйлчилдэг ийм тавар юм да өөрөө. За тэгэхээр бас мөнгөтэй харилцах ухааны талаар бас үзэгчтэй бас та мөнгөтэй харилцах ухаан. За ер нь мөнгөний харьцаа гэдэг бол ер нь маш их өргөн хүрээтэй асуудал байдаг. Яагаад гэвэл мөнгөтэй энэ мөнгийг хэрэгэлдэггүй тийм аж ахуйн нэгж албан газар за хүн дээрээ ярих юм бол ер нь тэгэл хүн бүгд л энэ мөнгийг хэрэглэж идэж уух бүхэл өмсөх зөөх одоо бүхэл юмнуудаа энэ дээр тулгуурлаж эн чинь мөнгө нь одоо тавар руугаа харьцаж тавар нь мөнгө рүүгээ харьцаж энэ хоёрын хоорондох завшрыг ингэж үйлчилдэг ийм том ийм аффилиат газар юм. За энэ мөнгөн гүйлгээ гэдгийг чинь бол банкны байгууллагууд эрхлэн гүйтгэдэг ийм ёстой, ийм журамтай, ийм дэглэмтэй, ийм учраас за энэ манайхны мөнгө бол их дээрээс үүсч гаралтай. Манай одоо Чингис хаан энэ мөнгийг гаргаж зарлигдаж бий болгосон байдаг. За эндээс л үүсэж хөгжөөд энэ мөнгө чинь бол одоо бүхэл үеийнхэн турш ингэж л одоо арилжаа 8-ны хэрэгсэл болж байгаагаар маш чухал хэрэгсэл болдго юм да өмнө. За тэгэхээр Далхаа өнөөдөр Монгол улсад бас эдийн засгийн хямрал гэж нүүрлээд байна л та. Тэгэхээр бас энийг бас ямар гарц байна бас гарах гарцыг бас хүн болгон тэр болгонд тодорхойлж чадахгүй байна. Энд бас таны хувьд бас ямар гарц байна бас та арт түмэндээ бас зөвлөхгүй юу? За өнөөдөр бид бүхэн одоо мэдэж байгаа. Одоо энэ мөнгөний хямрал ялангуяа одоо би мөнгөнийхээ талаар ярьж байгаа учраас мөнгөний хумстал яагаад үүсдэг юм? Одоо эн чинь мөнгө яагаад ингэж эдийн засаг маань ингэж муу яваад байдгийг гэдэг бол яг мөнгө одоо улсын маань эдийн засаг мөнгөтэйг салшгүй холбоотой байдаг. Мөнгөний эдийн засаг гэдэг бол ер нь одоо улс орны эдийн засгийг мөнгө маань авч явдаг тулгуур өөрөөр хэлбэл одоо банкийг
улсын арга ясам бүлүүрнэ гэж ингэж Ленин хэлсэн байдаг. Энэ бол маш их сайхан сургаал байдаг. Яагаад ингэж Владимир Ильич Ленин одоо ингэж хэлвэ гэж ингэж хүн бол бодож үзэх хэрэгтэй юм да. Ер нь мөнгөөр хүн гэж хүн дээр авч үзээ л дээ. Та нар мөнгөө Гуанзангаас хоол идэх хит чинь мөнгөө гуанзан тэр болгон хоол өгөхгүй штэ. Тэрнээс гадна цалин хөлс байгууллагуудаас авчих. Энэ чинь одоо ер нь мөнгөөр өөрсний чинь одоо хилцэл одоо төснийн төгрөг чамайг өгье. Тэгж ажилуулаагүй л бол энэ мөнгө чинь олдохгүй зүйл шүү дээ. Ийм учраас бол мөнгө гэдэг бол улсынхаа эдийн засаг энэ юутай салшгүй холбоотой. Владимир Ильич Ленин одоо ярьсан юуг цогцолтой өнгөрлөө. Энэ бол маш их өргөн хүрээтэй хэлсэн ийм утга учиртай юм байдаг юм байна гэдгийг л би одоо ярих байна дээ. Та тэгэхээр бас энэ яг хямралыг бас яаж давж гарах тал дээр бас. За энэ их маш их чухал асуудал. Ер нь улс орон гэдэг маань хямрал гэдэг маань бол ядуурл хоосрол одоо явагдаж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас л манай орны хувьд бол одоо энэ хямрал бол ихтэй байна. За энэ хямралыг бол мөнгөний одоо бодлого, мөнгөний одоо энэ одоо ханш гэдэг ярьдгийн да мөнгөний ханш одоо энэнд нэг холбоотой биш. Мөнгөн гүйлгээнийхээ л эргэц мөнгөө түргэн гүйлгээнд түргэн хөтлөгөж улс орныхон одоо эдийн засгийг бий болгоход ард түмэн маань мөнгөтэй байх хэрэгтэй. Албан газар нь бол мөнгөтэй байх хэрэгтэй. За тэгэхээр бас та энэ алтан төгрөг болцоо боломж ард түмний санааг бас үүсгэн байгуулсан байна. Тэгээд энэ зорилго нь бас юу вэ? Бас хуримтлалтай болохтой бас холбоотой юм байна тий. За тийм. За энэ юуг бол би насан туршаа бодож боловсруулж ингэж ирсэн хүн. Би улсын банкны системд бол 60 жил ажиллачлаа гэдгийг миний материал юунаас бол тодорхой харагдаж байгаа. За тэгэхээр хүн нийгэмдэгт одоо би одоо 17 настайгаас эхлээд банкнд ажиллаа. Одоо би 83 насыг хүрээд явж байна. Энэ хоёрын хооронд чинь одоо 60 гаруй жил би энэ банкныхаа тогооноос хоол идсэн байх нь шүү дээ. Банкныхаа юун дээр бол энэ дээр одоо би тэр банкныхаа хүрээл дотор ингэж ажиллаж ингэж хөдөлмөрлж байсан энэ ийм байна. За би энэ туршлага байна. Би бол 300 төгрөгнөөс л эхлээд л 300 мянган төгрөгнөөс эхлээд л би хөдөлмөрлөж эхэлсэн. Банкнда тасгийн нэгэн бодохыг хийж эхэлсэн. Ингээд энэ дээрээс чинь миний одоо авч байгаа цалингийн интернет одоо авч байгаа худалдан авч байгаа чанар одоо бүх юмнуудын юу бол энэ улс орон дээгүүрээ юу л маш их явж одоо байсагчийн ажлыг 40 жил энэ амьдралынхаа хугацаанд хийсэн байдаг ийм түүхтэй юм байна лээ. За тэгээд ингээд орон нутгаараа ингээд явж байхад бол энэ мөнгөний гачаад мөнгөний дутагдал маш их харагддаг байя. Яагаад гэвэл одоо эрэгтэй эмэгтэй хүн одоо амьдарч байна. Тэг чинь хоёулангийн чинь цалин хүрэхгүй. Тэгээд бусадаас чинь одоо за хэдэн төгрөг байна уу? Гэхдээ цалин буух чи болоогүй дэх. Чи ингээд хуулийн асуудал бол энэ ёстой хөдөө хатаагүй байсан. Энэ бол одоо надад бол багаас энэ бол бүр нүдэнд үзэгдэж одоо чихэн дуудаж ингэж харагдаж байсан. Тийм учраас хүн хуримтлалгүйгээр
одоо айл орон гэхэд чинь биеэр ноо тогтчулж чадахгүй. Юм яг зөвд юм хүрхгүй. Одоо бидний авч байгаа мөнгө шүү дээ. Ийм учраас л одоо хэрэн одоо хоёр цалингийн чи хооронд хэд хорвон төгрөг байна уу? Ингээд шууд одоо хэлэлцэж ярилцаад одоо гуйгаад ингээд явж байгаа бидүүдийн амьдрал дээр тохиолж байгаа өдөр болгоны ажил гэдгийг л одоо би ер нь энэвнийг л насан туршдаа би бодсон да. Тийм учраас би энэ ард түмнийгээ мөнгөтэй болгоё. Ард түмнийгээ сайн сайхан явуулъя. Гэхдээ энэ улсаас одоо энэ мөнгөнийхээ талын цалин хөсөөртөл нэг жаахан нэмэгдүүлээд өгчих. Энэ ер нь нэг ажиллаж байсан чиг ажлынхаа нөхцөл тэр өөрийнхөө амьдралын чухал одоо хэрэгсэл зүйлийг авч өгөөд ээж энэ болцоо нөхцөл бол манайд бол үнэндээ хэлэхэд бол байхгүй байна шүү дээ. Ийм учраас л одоо энэ үнийг л мөнгөтэй болгох, мөнгөжүүлэх тэрнээс гадна би энэ дээр нэг зүйлийг одоо тэрнээс гадна зээлэн тусдас сан гэж байдیں۔ Зээлэн тусдас сангийн мөнгө гэдэг бол бас улсаас одоо зориуд өгдөг, зориуд яах бий болгодог. Өөрснөөс зээлэн тусдас сангийн хөрөнгийг өөрснөө бас гаргадаг бус орны туршлагууд байна. Жишээ нь Кувейт их байж байна. Кувейт орн бол өөрснөөсөө гаргаж байна. Назарбаев байна. Одоо Казахстан энэ сүүлийн үед бол ажилтаа өөрснөөс нь өөрсдийн цалинжуулж, өөрснөөс нь өөрсдийн үйл мөнгөжүүлэх энэ асуудал бол одоо жишээ нь энэ хэрэгжилж байгаа асуудал Франц дээрээс анх эхлээд хэрэгжсэн. Манай Оросын холбооны улс байна. Хятад улс бол энэ 25 дугаар хурлаасаа эхлээд ард түмний ажимдэрлийг сайжруулах гэсэн юм тусгай төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаж байгаа. Хятадын энэ одоо юу бол манайхан 90 дор байж шүү дээ. Энэ чинь очиж хараад энүүнийгээ туршиж үзээд энүүнийгээ хэрэгжүүлээд яагаад болдоггүй юм бол даа гэж одоо дотроо боддгийн за ханч яах вэ? Ер нь ажил төрлөөгч Хятад оронд яваад үзэж байна. Хятад орны маань ажилчин албан хаагчдын цалингийн бодит байдал ирс дээшилжээ. Тэрнээс гадна бол Герман улстай манайх дээрвэсэх харьцаатай ийм улс байж байгаа. Ийм учраас бусад орныхон туршлагаар энэ мөнгөжих, хөрөнгөжих энэ асуудлыг бий болгочихоосэй гэж би энэ асуудлыг л бага наснаас эхлээд энэ мөнгөнгүүлгэн дээр 60 жил болсны хувьд ингэж л бодож санаж явсан зүйлээ 1914 оны 1 сарын 1-ээс ихж энүүнийг л бүр одоо энэ туршлагуудыг л явж судал зарим Германд бол веер очиж үзсэн. Ийч одоо Германаас Монгол улсад байж байгаа бүртгэлийг нэвтрүүлсэн нэг хүн шүү дээ. За энэ бол кавнитийн систем гэдгээр бол Монголд бүртгэлийн системийг нэвтрүүлсэн ийм хүн байгаа. Ийм л юмудаас үндэслээд энэ бус орнуудын туршлагатаар би их харж үзэж одоо бус юмнуудын одоо жишээ нь Бээжингийн одоо Бээжингийн нэвтрүүлгүүд байж байна. Энэ бол ер нь манай Монголд бол хэрэгжүүлэх юмар юмнууд бол маш их байх. Сүүлийн үед бол ахын энэ туршлага юу бол Назарбаев бол манайд нэг ирсэн тэгээд надтай нэг жижиг нэг төргөн хугацаанд уулзсан. За манайд энэ явуулах гэж байгаа мөнгөжих хөрөнгөжих системийг гол төлөв надаас л асууд ингээд явсан. За энэгээр бол манай орон Казахстан орн бол явж байна гэсэн ийм юуч одоо надтай миний утсаар яриахта ярьсан байгаа. За энэ бол болохгүй бүтэхгүй зүйл гэж байдаггүй. Улс их хуран маань дээр толгой барьж байгаа манай улс орны төрийн бодлогын зохицуулж байгаа энэ улс зохицуулаад явах юм бол
ер нь улс их оронд бол хийж болохгүй бүтээхгүй ийм гэж байдаггүй юм шүү гэдгийг би ер нь сүүлийн эрс тис бодох болж байгаа юм да. Ийм ч учраас би энэ үнийг одоо тэргүүлээд ингээд явж байгаа энэ ажлыг шиг хийж байна. Одоо манай улсад хэвэл 4500 нэгч одоо хоригдл тэрүүн дээр 140 сая төгрөгийн хоригдл хадгаламжаараа бий болоод байна шүү дээ. Энэ чинь ер нь хийгээд бүтээгээд хийгээд зориглоод ингээд гарах юм бол ер нь бүтэхгүй юм байхгүй юм даа гэж би бодоод байгаа юм шүү дээ хүүхдүүдээ. За тэгэхээр та бас энэ яг энэ сангийнхаа үйл ажиллагаа болоод энэ хуримтлалын үндсэн үйл ажиллагааг бас үзэгчдэд овчхон тайлбарлаж өгөхгүй юу тий? За энэ хуримтлалын асуудал нь бол энэ банкны байгууллага бол энэ хуримтлалыг хийх үндсэн пункт үүргэнд ч байдаг. Олон улсын хийж байгаа энэ олон улсын одоо туршлагаас хараад байгаад банк л хий. За банкн дээр их яаж хийгдэм бэ гэхээр энэ үл их зардал мөнгө чигдлэх их хэмжээгээр гардаггүй. Яагаад гэх юм бол хөдөлмөрчийн хүн банкнда гишүүнээр илчдэг. Одоо Монгол улсууд Монгол төмөн шүү дээ. Тэр банкнда гишүүнчлээд одоо хуримтлалын гишүүн болгоод ингээд илчилдэг. За банк бол их мөнгө бол авдаггүй. Банкнд бол өгдөггүй. 100 мянган төгрөг гаргаж өгөөд банкнда. Тэгээд тэрнийх 10%-ийнх одоо энэ ажлыг чи явуулахад бүх хэмжээний зардал чирэгдэл гарна шүү дээ. За тэрүүнд үл яах вэ гэж бодож боловсруулсан байгаа махан. За тэгээд энүүнээсээ бол одоо энэ манайхны систем бил дээрээс сэргэлдээс ирсэн ийм систем байна лээ. Энэ Чингис хааны үед бол 5 тууд 10 тууд гэдэг энэ сайхан систем байлаа шүү дээ. Одоо 1909 оноос эхлээд дэлхийн нийтэд 10-т 5-т энэ системийг их дэлгэрэнгүй хэрэглэх болоод байна шүү дээ. За энүүнийгээ үндэслээд энэ Чингисийнхээ явж ирсэн түүх. За энүүнээс далимлаад би хэлий. Манайд бол хэрэгжилжсэн юм түүхэн юунууд байгаа юм. Манайд бол одоо жишээлбэл одоо иймэрхүү юм. За манай одоо өөрийн нөхцөл дээр л их чинь манай өвөө одоо энэ хүмсүүдтэй өмч хуйлж өгдөг. За энэс чинь ноёд одоо юунууд чиг одоо бас хуйлж ирсэн тийм түүхэн юунууд түүхэн сургамж бий. За манай дээр ихэд бол энэ өмчийг хуйлаад одоо тус нь өгдөг ийм систем явуулж ирсэн шүү дээ. Одоо чинь өргө тусгаарлаад гарахтаа хүртэл одоо 5 толгой малтай одоо энэ гэр орны төхөөрөд өгдөг ийм юу. За Германд бол их юу би энэнийг тань зүгээр дуулж ярьсан бай 18 нас хүртэл эцэг ихийнхээ асрамжинд явж байгаа 18 нас хүрээд өнгөрөхтэй шин тэр өөрөө бие дагаад гараад явдаг. Тэгээд их сони юм билдэ 18 насн дээр эргээд аав ээж дээр очиж өөрийнхөө зардлаар очиж амарч одоо яадаг ийм хүртэл систем одоо нэвтэрч байгаа. Энэ ч одоо Герман шиг одоо ажилчнуудынхаа одоо энэ сайхан санал хүслийг ягаад мөнгө өгдөг тийм улс байхгүй юм шүү дээ. Энэ чинь одоо манайд бол би харин энэгээр долондолоод одоо хүн болгонд нэг цалингаас өөрснийхээ цалингаас 20 мянган төгрөг 20 мянган төгрөгийг одоо цуглуулаад бүр одоо даансанда хийгээд авдаг ийм заншил журмуудыг бий болгоос гэж юм гэдэг. За ер нь хүн бол төрхөөс ингэж эхэлдэг. Төрсөн хойно ингээд одоо төрөөд гарахтай бол өөрөө мэддэг ийм системд хаяагүй шилдэггийг энэ дэлхийн нийтийн зарчим байдаг юм шүү. Энэ нэг бол ахын судлаачийн хувьд бол ингэж боддог юм да.
За тэгэхээр бас энэ үйл ажиллагааг бас мөнгө хөрөнгөлөө болгохын хөтөлбөрийг гадны улс орнуудад бас их хэрэгжүүлсэн гэж та хэлж шít. Гадны улс орнуудад бас хэрэгжүүлж байсан гэж тэгж байна. Тэгэхээр тэдний одоо дуршлагаас бид бүхэн бас эндээ авч ажиллаж байна. Ажиллаж байгаа юм байна. Нэмэгдүүлэх тав дээр Кувейт орн шиг тийм одоо орн байхгүй. Одоо 82 настай Имэди байна. Имэди бол манай ерөнхийлөгтэй цаг гарan уулзсан. Цаг гарan уулзаад яриахтай бол ард түмнийхээ аж амьдралыг яаж сайжруулах, яаж одоо энэ хөдөлмөр яаж дэлхийн нийтэд одоо яаж мөнгөтэй хөрөнгөтэй чинээлэг ийм сайхан аж амьдралтай байх вэ гэдгийг бол Имэди одоо өөрөө бодож гүйтгэж энэ одоо 80 нас хүрчээд ерөнхийлөгч хийж явахдаа энэ үнийг бодож сансан. За энэ үнийг бол манай ерөнхийлөгч бол чих даран сонсож ингэж байсныг бол манай яваад ирсэн хүмүүсүүдээс ч үе дуулсан. За ярилцлага хийж байгаа цаг мөчийн чиглэлийг харж телевизээр харж байлаа. За ингээд энэ бол их сайхан юм байна лээ. За тэрнээс гадна одоо бол энэ хятад юм байна. Хятад манай 90 дор байж байгаа. Энэ чинь бол мөнгөөр нэгдүгээр тусалж байна. Хоёрдугаарт нь бүтээгдэхүүнээр тусалж байна. Одоо хятад чинь ийм хэвтэй. Одоо нэг л өрх гэр толгойлоод ингээд явж байгаа чинь өрх гэрийн бүртгэл нэг их сайн хөгжөөгөө манай хятад бол. Гэхдээ л одоо улс 25 дугаар хурлаасаа хойш 26 дугаар хурал хүртэл энэнд ард түмнийхээ аж амьдралыг яаж дэвшүүлэх үү гэдэг тал дээр тусгайлан бэр төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаж байна. Одоо ингээд 1900 би 2 сард би нэг явлаа. Тэгэхэд бол ёстой шал өөр болсон байна. Хятад орн одоогийн хятад орнтой бол зэрэгцүүлэх юмгүй. Одоогийн хятад орноос бол явуулж байгаа бодлого юу бол ард түмлэг бүрийн чиглэсэн байна. За энэ чинь одоо манай орн 3 сая 240-од ийм хүн амтай болоод өнөөдрийн байдлаар шүү ярьж байна шүү. Энэ үнийг бол одоо судлаачийн хувьд энэ дээр үл ер нь юм болмоор юм аа. Ер нь Монголын ард түмэн тэр удирдах байгаа нөхдүүдээ энэ чинь бол болохгүй юм байхгүй. Одоо жишээ нь 2 сонгуулийн хооронд л явагдаад нэг сонгуул нөгөө сонгуулаа ингээд идэж байгаа. Зүйлэр нь хомсдгоо тажчихлаа шүү. Сая одоо сонгуул явагдлаа. Арчилсан нам Монгол Ардын хавцалт нам толгойд нь гарч ирсэн л да арчилсан нам маань буусан. За ингээд энэ хоёрын одоо зөрилдөө ч гэсэн одоо энэ ард түмнийхэн төлөө зөрилдөх оронд л одоо дээгүүрэл яадгийн болж үтгэхгүй юмны төлөөний үгш одоо зүгээр сандангийн чанартай ч юм шиг одоо миний настан буурал миний бодолд бол ийм байж болох юм шүү. Уучлаарай харин энэ миний ярилцлаганд бол ихээхэн одоо энэ ард түмлэг хэтэрхий их хандсан ийм талууд би бол ард түмлэгээл гэсэн ийм хандлагатай ийм чиглэлтэй ийм би бол одоо ер нь төрхөөс малчин ардын хүүхэд шүү дээ. Би бол одоо малчин ардын хаал төлөө явж байгаа ийм л иргэндээ. За тэгэхээр бас энэ танаас бас эдийн засгийн хувьд бас Монгол улсын одоо энэ хямрал энэ гадны валютын асар их одоо нөлөөнд автсан байна. Одоо өнөөдөр маш их өссөн байна. 1500 гарсан байна. Та энэ тал дээр бас эдийн засгийн хувьд юу гэж харж байна? Одоо яах бол энэ бараг за асар их өсөж байна тий. Энэ дээр бол манайхны одоогийн энэ юунуудыг гарч байгаа одоо зээлийнхээ бодлого руу нөгөө зээлийн мэрэгжлийн зээлүүд дээр ажиллаж байгаа хүн учраас бол энэ чинь одоо 70 хэдэн оноос өгч байгаа зээлийн процесс энэ бол ер нь жил болгон яг өсөх нь өсөж байна. Гэхдээ бол энэ бол
хэр чинээндээ хүртэл өсөж чадахгүй л. Ард түмнийнд олгож байгаа зээлийн хөл маш өндөр байна нөхдүүдээ. Энэ чинь бол ер нь ёстой банк ард түмнийг боомлно гэж чинь болж байгаа гэж одоо зарим хүмүүсүүд л ингэж бичсэн байна лээ. Энийг би ер нь бас их зөв зүйтэй таллууга харж үзэдтэй гэж ингэж би боддог юм да. За би энэ дээр бол яг зүгээр энэ гон дээр бол зүгээр энэ бол 10 70 оноос эхлээд одоогийн энэ юутай харьцуулах нь 13.4 дахин энэ зээл өсөөд байхад энэний бодлогын одоо зээлийн бодлого гэж байна шүү дээ улсад чи. Тэр бодлогын хөвөл энэ хооронд өсөөд байсан болохоос нь буухгүй байна. Ийм учраас чинь ард түмэн чинь одоо жишээ нь манай залуучууд байна. Манай хамаг залуучууд бол гадчаа гараад явчихъя. Энэ дээр л би маш харамсдаг. Яагаад бол эх орондоо бүтээгээд эх орондоо хөдөлгөөн сүмэл тэр ямар сайхан. Тэгчил солонгос энэ тэндгүй яваад өгч хамгийн соролсон залуучууд. Тэнд очиод нөгөө малаа малж шүү дээ. Тэнд очиод мал хариулаад байж хайн би харлаа солонгос. Тэрнээс гадна имлэглэр очиод нэг муу гүрүүш хийгээ зогсчих юм. За тэрнээс гадна үйлдэл дээр нь очиод гүрүүш хийгээд. Гэхдээ манай чинь цалин бага байна шүү дээ. Манай тэр гүрүүшүүдийн чи эндээ хийх гэж ёстой мөнгөний доосны үнэгүй юм байх юм аа. Тэгтээс явахгүй яахгүй. Энүүнийг одоо манайхан энэ харж үзэх байгаа гэж би одоо би ч тэр сайжиртал тэр юуг нь бол баг үгүй болов гэж бодох юм. Гэхдээ ойрын үед бол янзлах одоо улс орн маань хөгжүүлээгээд ингэх юм бол ер нь өдөр шөнийн энэ зайтай ажил байд юм шүү. Манай эдийн засгийг авч үзвэл. Одоо би зүгээр сая ингэж үзлээ. Оросын ерөнхийлөгч Хятадын ерөнхийлөгч хоёр Монголд ирээд Монголын тухай ярина. Монголыга ер нь хаана одоо тэр баялаг манай чинь одоо алтан дээр суусан монголчууд юучгүй монголчууд гэж ярьдаг. Энэ чинь үнэн төрхтэй ийм улс гүрэн юм шүү. За тэгээд би тэр хэвэл дээрээс би зүгээр нэг сонслоо. Энэ хоёр гүрний толгойлогч манай улс дээр ирээд ажиллаад энэ хоёр маань улсыг суулгаад явчихвал их сайхан байна дэл гэж. За Брежнев байхтаа бол нэг хэдэн байшин хайрлаа. Биднүүд бол 3-4 дугаар хороол гэдэл их сайхан байшингууд сууж байгаа. За тэрнээс гадна бол барилга байгуулалтан дээр бол бас бодож үзүүстэй юм би. Энэ дээр бол би бас нэг дутагдaltaй гол дотор гонсгор явж байгаа юм би. Сайхан барилга байгуулна оруулж байна, орж байна. Энэ нь энэ тэндгүй сайхан Улаанбаатар хот маань миний ирсэн 1951 оныг бодвол ёстой өдөр шөнийн ийм ялгаатай болчиход байна шүү дээ. За гэтэл орон сууцанд орж байгаа хүмүүсүүд маань чи тэр ялгаагүй. За ингэхэд чи миний зүгээр дотор бодол юм шүү. Нэг өндөр сайхан барилгатай оруулаад л сайхан хүүхдүүдэд иргэдээ байлгаад л нэг л байхан өртүүлээд хайчихудаа гэдэг л ийм миний дотор бодол бол нэг сайхан гоё барилгатай. Тэдүү чинь улсын эргээгээл за ингээд би сайхан ярьж шít та. Хан хэлэх үү? За би төгсгөөд тэгээд та тэгээс болтно хэлчих заяа. Манай энэ их сайхан хэлсэн байна. Манай хэмнээ боловсруулаад яасан юу вэ? Энэ хэсгүүд бас аштайхан хэлсэн байл би бас л баярлж. Энэ тийм ээ? Энд бас л зүгээр. Тийм. Энэ санкацаац одоо өөрөөр хэлэх бол да.
За тэгэхээр үзэгчдээ Төмний телевизийн эсрэг үнцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бидний урилгыг бас Хаан банкны үүсгэн байгуулагч Говьят эдийн засагч Далхаа бас хүрэлцэн ирж өргөдөн оролцлоо. Тэгэхээр бас танд бас үзэгчтэй өмнөдөө бас хандаад хэлэх үг байвал одоо бас хэлж байна. Төмний телевизийн намайг цаг зав гаргаад ингээд одоо намайг ингэж хүрэлцэн ирэхийг одоо уриад ингээд ирж та нарт илэн далангүй. Би бол одоо энэ ярилцлагада их л илэн далангүй өөрийнхөө бодож санаж байгаа. Монгол хүн бол бодож санаж байгаа ухаанаа ярьдаг болохоос худлаа үннийг л нэг яриад байдаг ийм монголчуудыг би хаанаач үзээгүй. Ингээд 80 хэдэн нас хүртэл ингэж явсан. За энэ манайхны энэ телевизэд сайхан залуучууд тавиан сайхан хөгжиж байна. Сайхан одоо би телевизийн аг амтыг хүртэл мэднэ. Би бас энэ телевизтэйгээ хамт ажиллаж бас амьдрал юугаа бас хуваалцаж исэн. Бэлтээ Монгол гэдгийг бол эндээс Монголынхаа ард түмэнд бас тавьж ингэ сонирхуулсан юм шүү. Энэ бол ер нь манай ялангуяа хөдөөгийн хөдөлмөрчд бэлтээ Монгол гэдгийг бэлтээ монголчууд гэж ингэж бол тэр үнийг нэрлээд энэ миний зоригийг оруулсан. Ягаад гэвэл энэ мөнгөжих, хөрөнгөжих энэ асуудлыг чинь бол одоо би хөдөөнөөс эхлээд ажилчин албан хаагтаас эхлээд ингээд тавьсан шүү дээ. Энэ үн дээр чинь манай телевизээ хамтна. Энэ чинь одоо ёстой гар бие оролцож энэ дээр чинь одоо яах вэ? Яа туслах вэ гэж ингэж одоо над дээр ингэж ирж байгаа явдалд бол маш их баярлж байна. За энэ телевизийн хамт олонны цаашдын ажилд бол амжилт хүсье. За тэрнээс гадна энэ ард түмэндээ хэлэхэд бол энэ сангийнхаа асуудал ажлыг бол хүн болгон анхааралтай сонсож манай телевиз ч гэсэн энэ талаараа ер нь их мэриттэй ингэж энэнийг л энэ 1918 он чинь энэ монголчууд чинь ер нь Кувейт орон тэрний Казахстан орон энүүний ажил ижихэн яригдаж ингэж яагаад манай орн бол хүн нь байна, мал нь байна, газар нь байна. Ингээд бол манай хөдөлмөрчсөн ард түмэн бол их чинээд их сайхан улс юм шүү. Хизээнээс их баян орн юм шүү. Ямар сайнд Чингисийн Монгол улс гэдгийг шин дэлхий дээр тамхтай гарч харуулж байгаа ийм гүрэн шүү. Ийм учраас л энэ юунд энэ ажил их сайхан явах болтгой л гэж би залбирэн хүсэх байна да. Би ч одоо залбирэн хүсэх гэдэг бол миний анх үеэс л эхлээл Бурхан номтойгоо эхлээд ярьжсэн. Одоо ч биднүүд миний үе дээр Бурхан номтойгоо явж би төгсгөлөө хийн шүү дээ. За тэгэхээр бас танд маш их баярлалаа бидтэй ярилцаад. Тэгээд энэ алтан төгрөг бололцоо боломж арт түмний сан гэдэг энэ сайхан хуримтай Монгол хөтөлбөр таны санаачилж байгаа энэ ажилд амжилт хүсье. Тэгээд бас Монгол иргэн бүр болсон хуримтлалтай болоод бас баян сайхан амьдрах болтгоо гэж өрөөё. Бидний нэвтрүүлэг бас энэ төрөд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй.